Та сонсоодоос тийм ажиллах хүчний талаар юу гэж бодож байгаа вэ? Ажиллах хүчний талаар ер нь яг хуучныхаа бодвол ер нь багассан ойлгомжтой. Энэ юутай холбоотой гэж та үзэж байгаа вэ? Хүмүүс итгэхийг баяжаад байгаа болохоор юм болоо. Миний бодлоор тийм л. Таны бодлоор бол тийм үү? Тэгээд яг элдв бусын жижиг сажиг ажил хийхээ залах уу хүрэх жишээний. Тэ? Та ер нь ажлын байраа өвшөө. Таны ажлын байр одоогоор хэдэн хүн ажиллаж байгаа вэ? Одоогоор идэвхтэй гэсэн нэг 7 хүн ажиллаж байгаа юм уу? Өдөр арай шөнийн ээлжийн хуваацсан. Идэхгүй хэдэж юм бол? Идэхгүй нэг 3 4 нэг бүтггүй юм даа. Та ер нь ажилтнахаа цэнийг хангалттай гэж хувьдаа боддог уу? Ер нь бол амар тааруухан гэж бодож байгаа. Тэгээд энэ хоолныхоо үнийг жоохон ч гэсэн нэмээд ажилчтайгаа цалинг нь хэсэгдэм гэж бас бод. Нэмэхээр бус байгууллагуудтай бус байгууллагаас их болоод танад хүн багасны стар бодоогүй юу? Ер нь тэгэж бодсон л та. Тийм болохоор бус байгууллагуудаа нийтдээ сууж ярьж байгаад ер нь эсрэг талаар ер нь бодож байгаа. Ер нь та бүхэн эсвэл ер нь энэ инфляц гэсэн гэж та бодож байгаа юу? Инфляц тийм. Тэр тал дээр бол сайн мэдгүй л. За. Та манай видеог үзэж байгаа үзэгчдээс зориулж юу хэлэх вэ гэх юм? Үзэгчдээ зориулж өвгөр зөндөө үйлчлүүлээрэ бас бүрэн шатаарч. Ер нь хоо сайд мэдээ. За, чакер хэмээн хэсгийг сонслоо та бүхэн өвгөр болов бүрэн шууд ер нь бусад байгууллагад үйлчлүүлээрэ. Бас өвгөд ажлын оронд байгаа гэж юм уу? Ер нь байгаа шүү. Ажлын оронд та өргөж хэлтэй. Та бүхэн ажил авахыг хүсвэл имэйл дээр байгаа анкетыг бүглөөд өвгөө кафед нэмж бодлоо. За сурчлага явсан Кристапс Кинзэлайлаа зориуллаа. Александр Иванович Ерсүсэн Токио Ленокс байлаа. За баярлалаа. Явсаа. Манайхын одоо ажлын хүчний хомсдол маш их хомсч байна шүү дээ. За энэ цагдаагийн байгууллага хэр хомсч байгаа вэ? Тэр байгууллага ер нь гайгүй байна шүү дээ. Ер нь тэгэхээр гайгүй байгаа гэхээр энэ тэр гэж ер нь ихэвчлэн цагдаа болоод тэгэл бусад бизнес газарт ажиллах хөнгө болоод гэсэн гэж байгаа. Юу шүү дээ, юу гэж байгаа юм шүү дээ. Цагдаагийн албаа агччийг тогтмол эзэрдэг албаа агчдаг элбэр элбэн өдөр шөнөгүй ажиллая гэж хэлсэн. За та ер нь төрийн байгууллагын цалин, энэ хувийн байгууллагын цалин ер нь тэр нь аль нь илүү гэж ер нь та боддог вэ? Тэний бод аль нь илүү гэж боддог вэ зүгээр? Тэгвэл энэ альбан байгууллагууд их шүү дээ. Төрийн байгууллагч тэгэл яг цаанаасаа. За, сургуулийн Кристоф Кинзэлээ баярлалаа. Сургуулийн юм байна. Юу? Өөрсөн тал руу Оскар удаа. За, Оскар ундаанаа ирэхдээ баярлалаа. Ер нь бол өвг кафегийн орлоо таны өндөд хүрэлцэж байна уу? Яг үнээр нь л үү? Яг үнээр нь хэлсэн. Одоо метро цалаа өгдөг. Тэгэхээр өвг кафе ажлаа цалин өгдөг гэсэн үг үү? Гэхдээ ер нь бас өгөх л тоо. Би одоо яг цалаа авах юм өөрөө хийгээгүй. Ерөөсөө өөрөө ажлаа хийхгүй дээрэн тоноод хийгээ яваад байгаа юм зүг. Гэхдээ би маркетинг менежер байна. Одоо тэгээд ер нь өвг рекламыг хийж байгаа. Дуусныхаа дараа л цалаа бодлоо байна. Нэг хоёр. Яг үндэ хоол зардаг юм байна шүү дээ. Би бол хоол зардаг зардаа. Гэтэ одоо доороос хүмүүс ажиллана бид бас менежер хүн гэхээр ер нь бол одоогийн байдлаар зураг авах нь л хараад байна. За. Тэгвэл би ч гэсэн өөрөө шал захирал юм л дээ. Би ч гэсэн яг өөрөө хоол мал зарах бод. За тэр ч яг. Ер нь бол өвгийн ажилтны цалин амьдралыг хүрч изүү. Хүрнэ үү? За тэгэхээр одоо энэ мэдээг үзэж байгаа үзэж хүмүүндээ юу хэлэх вэ? Өвгөр ирж өөрчлөлөөрэй. Тэгээд манайхаас 10 өөр тоглоом альбом бүсэд аваарай гэж хэлээ та. За яг л маркетинг менежер хэлэх үг байна. За сургуулийн бэлтгэсэн Кристоф Кинзэлээ сургуулийн үсэг юм байна. Максвелл Кайзер байлаа. За зурлал Михаил Иванович. За өнөөдрийн таймд